Одмондөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч амар санаа цаг хугацааны аялал нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болоод NTV телевизээр замаг 83.3 107 хөтөлбөрийн Одмонд радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг таны аяллыг бид урлын ураатай Star Mongolia болон дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээг Монгол зохион байгуулагч Дүүдүү боловсролын сан ивент итгэж байна. За өдрийн дамрах. За өдөр минь. За түрүүчийн дугаараар бид хоёр Наполеон яагаад агуус суут жанжин бэ гэдэг дугаар хүргэсэн тий. Түүний тактикууд ер нь хаанаас тэрийгээ суралцсан гэх мэт. Яаж байлддаг. Тий. За өнөөдөр болохоор яаж тэрийг хэрэгжүүлсэн бэ? За тийм байна. Чадвал 3 тулалдааны бүтээх гэдэг. Мэдээж зөндөө тулалдаа мод эндээс онцолж 3 тулалдааны. Австрализ, Фридланд, Бородино. За тэр тулалдаануудаар яг ямар үйлдэл явдал болоод яасныг ярьж их юм. За тэрнээс өмнө ихтэй бас нэг жоохон оршил өгөх хэрэгтэй. Яагаад гинт Наполеон хаан ширээн сунгатоо тулаан молон гэж явсан шүү дээ. Итали байлдаж явж байсан. Гинт Австралиас байлдаж өгд асуудал гарч ирнэ дээ. За тэгэхээр 1804 оны 2 дугаар 12 дугаар сард Парис хотод Нотр-Дам сүм дотор Наполеон Бонапарт өөрийгөө Франц эзэн хаанаар өргөмжилсөн. За энэний чинь бас өмнө гоё төгөд байгаа зүгээр. Парламентад тараасан, цэрэг оруулсан нэтэр зөндөө юм байна. За энэ л ингээд орхичих тийм ээ. Тэр Наполеоны бас өөрхөн кинон дээр гардаг шүү дээ. Ер нь бол Европын одоо Европ түүхэндээ ийм гинти огцом төрийн өндөрлөгт хүрсэн хүнийг хизэж харж байгаагүй. маш богино хугацаа. Тийм 2 жилийн дотор баг. Ядуу зүдүү Корскийн язгууртын гэр бүлээс гаралтай. Одоо манайхаар хогт тайж гэдэг чинь тийм нацаг дөржийн одоо аавын дэштэржгүй ч надад хогт тайж хүн шүү дээ. Тэрэн шиг одоо хогт тайж гэдэг нь ядуу зүдүү Корскийн язгууртын гэр бүлээс гаралтай. Наполеон 10 жилийн дотор Францын эзэн хаан захирдаг цэргийн эрхтэн диктатор болсон байхгүй. Угны чинь диктатор. Францын хувьсгал гарахтаа эзэн хаан авч хаяа гэж гардаг шүү. Ер нь бол тийм. Хувьсгал дайн 2 л түүнийг хаан ширээр өгтөлсөн баг. За ингээд 10 жил засаглалын туршид бол Наполеон зай завсаргүй байлцсан. Тэгэхдээ энэ дэр нэг зүйлийг одоо түүхэнд одоо өмнө нь нөхгүй. Одоо тэрнээс хойш зөндөө дайм болсон шүү дээ. Одоо дэлхийн 1 2 одоо зөндөө юм болж. Гэтэ энэ үеийг хүртэл түүхэнд урд хожид ийм өргөн хэмжээний дайн тулалдаан гэдэг зүйлийг хэдэн сая хүний амийг авснасыг авч чадсан ийм дайн тулалдаа үзээгүйсэн баг. Бүгд бүтэн Европ тэр чигээрээ хямарсан гэсэн баг. Наполеон титэм сүгээд 8 сар болоогүй байхад л Францын эзэнт гүрэн түүний одоо холбоотой Испани хоёр Их Британтай дайтж эхэлсэн. Ерөөсөө 8 сарын дотор. Гэхдээ энэ нэг юм байна. Наполеон одоо 180 мянган цэрэгтэй Ла-Маншийн ирэг дээр очиж цогсон ба. За одоо төсөөлье. D-Day гэж байдаг тийм ээ. За бидний цэрэг Райныг аварсан гэдэг ирэг дээр буудагдаа нэг усан хохлоотор. Тэгтэл Францын арим, их газрын арим гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За хоёулаа баг өмнөх нөгөө түүхэн дээр ярьжсэн да нөгөө 100 жилийн дайны дараа гарсан хамгийн том дүгнэлтүүдийн нэг нь Франц их Англи бол тэнгисийн эзэнт гүрэн болох зам руугаа ороод Франц их газрын их гүрэн рүү болох зам руугаа шуударсан одоо түүхэнд хоёрсан баг. За Их Британий одоо нэг Royal Navy гэж байдаг шүү дээ. Эзэн хааны тэнгисийн цэрэг, тэнгисийн арим далайд ноёрхож байсан бол Францыг товтлох боломжгүй тийм ээ. Зөвхөн энэ десант болгоно. Одоо ус онгосноос. Харин Британч Францыг газар дээр ялах чадваргүйс тийм ээ. Ингүүл Британий ерөнхий сайд Уильям Питт гэж их мундаг сайд шүү. Энэ ер нь бол зөвхөн энэ Наполеон дээр л дурдж байгаа болохоос би тусад нь Уильям Питт дээр юм ярихад бол баг 2 нэвтрүүлэг хийх хэрэггүй юу. Дипломат арга одоо ухаанаараа Европ ТV-ийн улсуудыг өөртөө татаа дээр нэмээд Их Британи тэнгисийн гүрэн болцсон байж байгаа штэ. Маш их одоо тийм колонтой. Тэндээс өчнөө их худалдаа наймдаг мөнгийг зүгээр үйлдвэрлэж байгаа штэ. Мэддэг. Тийм болохоор маш их мөнгөтэй. Тэгэхээр алтан фунт гэж байгаа штэ. Фунт стерлингээр Наполеоны эсрэг Европт эвсэл байх болсон. За яг одоо ингээд та бүхэн ингээд одоо сонсогч нар сонсоод байгаа. Энийг л зөвхөн өнөөдрийн дэлхийд дахин ингээд өнөөдөр ингээд яваагүй байхгүй. Яг өнөөдрийг ааруулж ийж бүр ингээд бие биенээс ингээд суралцаал яваад исэн байхгүй. Энэ технологиудыг одоо энд хэрэглэсэй л гэсэн хамгийн анх хэрэгжилж исэн түүхүүдийн нэг нь байхгүй. За ингээд одоо Их Британи Наполеоныг хамгийн тууштай дайсан болсон. Яг энээсээ болж. Одоо Английн хэвлэлүүд, Их Британий хэвлэлүүд байнга Францын эзэн хаан Наполеоныг шоолж карикатюр хийдэгтэй ингээд хошин зурдаг ерөөсө байнга доогдох байдаг. Британи, Франц хоёр Европ болон тэнгист өрсөлдөжсэн эртний. Гэхдээ Питт болохоор Наполеоны байлдан дагуул Францыг хит хүчрэг болохоос имэжсэн.
Тэрнээс сэргийлэхийн тулд л ерөөсөө за энийг барийн зулцгийг баг дээр нь даръя гэд Францын эзэн хааныг одоо ялан дийлж одоо Европын хүчний тэнцвэрийг бий болгохгүй л болохгүй юм байна гэдэг ийм ойлголт төрсөн. Энэ үгийг эквилибрум гэж нэрлэдэг. Эквилибрум гэдэг үгийг яг цагаад болох юм бол нөгөө нэг шадар 3 цэргийн Ришельер гэж нөгөө нэг кардинал байдаг штэ. Тэр чинь бол Францыг жинкнээс нь босгож ирсэн байхгүй. Уул нь. Сорбоны их сургууль гэж алдартай сургууль мөрөлж Ришельегийн үед од болсон байхгүй. Тэгэд эквилибрум гэдэг үг гарсан. Эквилибрум гэдэг чинь тэнцвэртэй. Тийм. За Европт хитрхийн нэг тал руугаа жингийн тухайд дарж эхэлсэн Наполеон маасаар. Тийм учраас нөгөө талд нь жингийн бооцоогоо нөгөө талд нь явсан гэсэн үг. Одоо all-in хийсэн. За Прус, Австри, Орос гурвыг өөртөө татаад жижиг усуд бас байгаа л да. Неаполь гэдэг Неаполийн хаант улс мэс. За ингээд одоо ер нь бол Наполеоныг ингээд тогтоож чек хийнэ гэж ингээд барихгүй л бол Европ даян тэр чигээр нэг их тайван тогтохгүй гэж үзсэн учраас холбоотнууд бий болгосон шүү дээ. Эндээс одоо Герман, Прус, Орос гэдэг. Эндээс хамгийн хөндөөр хэсэг нь юм гэхээр Австри. Италийн тал хэсэг нь баг Итали гутлын ингээд яваа шүү дээ. Хоёул Венецийн төгөрч. Баруун хэсэг нь зүүн хэсэг нь тэр чигээр Австри хэсэг байсан байхгүй. Австри ч баг Италиг нэг тал бүр эзэлсэн байсан байхгүй. Одоо нэг өсгийн хэсэг нь гэсэн үг. Тийм биш гутлын төрийн хэсэг хойд хэсэг шүү дээ. Одоо Альпийн нуурны урд хэсэг тийм. Чи нөө яг зөв хэлсэн гэхдээ эсрэг нь хэлчихлээ. Тэгэхээр Австриг нөө Наполеоныг удаа няцсан. Дараа нь өөр түүхэн дээр одоо дараа нь ингээд дахиад Германы улсуудыг эзлээд ирэнгүүт Австри хамгийн ихний шууд ингээд хаалгас хэвлзүүлээд нэг салхи оруулаад байдаг яг тийм үүдний хүн нээсэн байхгүй. Наполеоны хувьд. Тэгэхээр Австри бол хамгийн их одоо хөндөртэй айдастай байсан. Ингээд 1804 онд 5 дугаар сард 4 оны 5 дугаар сард Наполеон Милан очоод өөрийгөө Италийн хаан гэж хөргөмжилсэн. За эн чинь шууд Австрийн улсын Порчугаар цухууж ийн гэсэн үг байхгүй. Балкон дээр нь ороод ирсэн гэсэн тайлбар. Ингээд одоо Австри улс үнэхээр төсвөрнө. За одоо л биш бол хизэж биш. Нэг бол би үхий чи үхий гэдэг ийм л цонголтон дээр ирсэн гэсэн. Яг энэ дээр нь англичууд сайхан одоо давсын нүрээд мөнгөний төлс. Австри харин мөнгө төлж байгаа. Прусуудад мөнгө төлж, Оросууд мөнгө төлөөд та гурав нийлээд Наполеоны нох гэдэг даалгавар өгч байгаа байхгүй. Яг бол Английн харин бол хангалтгүй байсан. 180 мянган цэрэгтэй флот цэргийг Английн ирээ дээр гаргахад Англи байхгүй л болсон. Үнэхээр тэр Ламанш дээр зогсож ирсэн шүү дээ. Тий. Даанч нөгөө нэг Англи тэнгисийн гүр учраас гаталж чадаагүй. Тэр нэг шалбааг гаталж чадлаа байхгүй. Ер нь бол хитэн 50-60 км л байгаа. Үгүй нэг 100 гаруй юм байт. 100 байгаа юм тий. Газрын зургаар санахад бол нэг жоохон яг ялангуяа тэр юутай хэсгэрээ. Яг хамгийн ойрхон хэсэг шүү дээ. Тэр чинь их ойрхон шүү дээ. За ингээд одоо Австри, Орос, Швед, Неаполь улсууд Британтай нэгдэж 3 дахь Third Alliance гэж хэлээд байгаа. 3 дугаар эвслийг байгуулсан. Францын хэсэг хамтарсан нэгдсэн дайралт гэж үүдэг чинь joint attack гэдэг тийм нэгдсэн дайралт хийхээр төлөвлөсөн. Гол давшилтыг Австри, Оросын нэгдсэн арим Райн мөрөн гэж байдаг шүү дээ. Одоо Гитлер ч гэсэн дандаа тэрийг гаталж ерөөсө тулдаана гэдэг. Тэр Райн бол ерөөсө бүр яг Орос, Франц, Герман, Прусын хооронд хамгийн чухал одоо дайралтын цэг байхгүй. Ингээд тушаал өгсөн. Наполеоны одоо нөгөө Наполеоны төлөвийг мэдсэн баг. Мэдээж тагнуулж чадсан байгаа тийм. Тэнгүүтээ шууд өөрөө хурдтай шийдэмгийн зантай хүн шүү дээ өмнөхөр. Маш хордон хариу хэлсэн. Юу гэхээр Райн мөрийг дагуулж исэн дөрвөл шууд сөрөг цохилт хийх. Яг ингээд одоо Наполеон шууд тэг дайрахад хамгийн түрүүлд генерал Мак гэж байгаа. Австрийн үндсэн арим. Австрийн үндсэн арим одоо Францын Бавар гэдэг чинь одоо Германд нэгдээгүй байхдаа Баварын хаант улс гэж байсан. Тэр улсыг Австриуд эзэлж авсан. Францын холбоотой байсан байхгүй бол Наполеоны. Тэгтээ Австри жоохон түрэгдсэн. За яг тэр Бавар руу орох үед нь Наполеон тооцсон. За энийг л нөх юм. Яг бол Орос Австри нийлчихэр дэлдэхгүй шүү дээ. Бас том болчихно, зузаан болчихно. Салгаж байлна гэдэг тактик чинь тэр байхгүй. Ингээд одоо тэр зун Наполеоны агуу одоо Гранд армэ гэж хэлдэг. Гранд армэ гэдэг байхгүй юу? Агуу арим юм уу хамгийн хүчрэг дээр байсан арим. Тэр ер нь түүхэндээ хамгийн яг хэр маш сайн сургуульд хийсэн асар их байлдах тэмүүлэлтэй бүр ингээд байлтыгээ бүр ингээд цусна ингээд буцалж исэн тийм үедээ байхгүй. Тэгээд одоо бүх анги нэгтгэлүүд нь хүн нь бүрэн байхгүй. Нэг дайн тултаа үзүүлэхээр хүн шархтаж нэг алагдаж шархтахаар чинь хүн нь алга болчоор анги гэдэг батальон ч юм уу дивиз гэж нэрлэгдсэн ч гэсэндээ тэр чинь хүн дутуу байгаад байдаг. Нэр нь байгаад байдаг хүртэл. Ингээд дээр нэмээд одоо нөгөө ярьдаг корпусын системийг дөнгөж нэвтрүүлчихсэн Франц яар өөр дээр.
За энэ одоо зохион байгуулалтын дараа энэ одоо корпус гэдэг энэ Наполеоны дайны дараа бүх дэлхийн айрамтай гэж өөрсдөө бодсон бүх улсууд энийг өөртөө хуулсан. Тийм тэр Ватерлоо дээр ч гэсэн хуулаад тавьсан байсан ч тийм холбоотнод. За ингээд корпусыг маршал удирдах 15-аас 30 мянган зэрэгтэй өөрийн явган зэрэг морин зэрэг артиллер их бууны анги инженер тагнуул хангалт нэг хангамжийн ангитай нэгтгэлтэй мини 5 арим л гэсэн үг байхгүй нэг том арим биш. Ингэснээр корпус тус тустай богино хугацаанд бие даан үйл ажиллагаа явуулж тулдах бүрэн чадвартай. Энэ нь Наполеонд армийг төвлөрүүлж биш тараан байршуулж урагшлах боломжийг олгосон. Жинхэнэ зорилгоо нууж хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлсэн. Яг ингэснээр ганц цул арим ингээл явахаар энэ ийшээ ирэх гэж байна гэж. 5 газар ингээ явуудах чи яг аль нь мэддэхгүй ингээд гайхаад ингээд хаана бооцоогоо тавихад хэцүү болно шүү дээ тийм ээ. Зэргүүд одоо арминууд олон замаар зэрэг уршил тархан байрлалснаас болоод нэг тосгоныг тонохгүй. Олон тосгодуудаас худалдаа авалт замаар хангамжаа хангадаг. Тэгэхээр нөгөө нэг хоол хүнсийг натсан тэр цуваа мууга хүлээж удахгүй гэсэн. Хэрвээ тэр цуваагийн дэрэмчээр арим хоолгүй болоод зогсдог гэсэн өмнө. За ингээд Наполеоны одоо нөгөө ярьдаг өмнөх нэвтрүүлгийн тактик байна. Үндсэн армийг бариад авал зуураад дараах нь нэг нэгээр ирээл нэг мэдхэд бүтэн арим нэрсэн байдаг гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь бол яг үндсэн одоо тактик. Тэгээд одоо маш хурдан маневр хийдэг хөдөлгөөнтэй корпусууд дунаа мөрний араас гарч Маки армийг бүслэгч оролцсон. За ингэснээр яасан бэ гэхээр Мак одоо бүслэгдэд ирэнгүүтээ сэдэдэн сөрөг тогтолгоо хийсэн. Австрийн арми гэсэн үг юм. Генерал Макар өдөртөөс. Яагаад тэгэхээр ингээд хар ой гэж нэг ой байд. Тэрүүгээр ингээд нэг хуурамч дайраад одоо нэг жиггийн үндсэн тогтолгоо энэгээр ирж байгаа юм чи морин цэргээрээ харуулаад дандаа морчин хурдан багс. Гэтэ үндсэн арим яг араар нь орж ирсэн. Мак ийшээгээ дайрж ингээд тийшээ хүчээ хаяхад араар нь тороод ирсэн. Мак энэ үед буцаж ухрах ямарч боломжгүй болсон. Боломжгүй. Энд чинь уусаа арим чинь замаар л явна штэ. Тэгэхээр зүгээр ой модор тарж цухтахгүй байхгүй. Замаар л явдаг. Тэгэхээр Наполеон замуудын тооцож жагаад яг замынхаа ард нь гарч ирсэн. Ингээд Мак бол одоо юу тийм зууралсан тултай хийж одоо араа бүх одоо сүүлээ хавчиж одоо сүүлээ ингэж хамгаалж зууралсан тултай хийж ухраал гэсэн баг. Кутузов гэж янжин байдаг тийм ээ Оросын. Мэдээгүй. Кутузов үл мэддэг хэвээр. За Суворов Кутузов гэж хоёр л одоо яг энэ үеийн хоёр том янжин байдаг. Одоо Оросын дүүхний одоо Кутузовын одон Суворовын одон гэж ордоор төрөл байдаг байхгүй. Суворовцыг гэдэг нэг Оросын кино байдаг хэвээр. Сэргийн сургуулийн хүүхдүүд байдаг шнэ кадет нэг кино яваад байдаг шүү. ТV-сээр гараад. Цэргийн сургууль гэдэг. Тэр чинь Суворовц байхгүй. За киноных нь барин нэр нь цэргийн сургууль биш Суворовц байхгүй. Тийм. Тий. Орос нэр нь. За ингээд Оросын Кутузовын арим түүний араас нэмэлт хүчээр ирж байгаа гэж тооцсон. Тэгээд түүнийг одоо нэмэлт хүчээр аварна гэж тооцсон боловч Оросод 250 км-ийн цаана байсан. Ингээд одоо 10 сарын 19-нд Үүлм Battle of Үүлм гэж байна. Үүлмийн дайны тулдааны дараа одоо нэгсэндээ дай эхлээ 6-7 хоноогүй байхад Маки арим бууч өгсөн. Австрийн үндсэн арим. Одоо ингээд Францчууд Австрийн армийн бараг 60 мянган зэргийг олзолж авсан. Наполеон эвслийн эсрэг хамгийн том анхныхаа цогцолтыг үзүүлсэн. Ингээд Оросын генерал Михаил Кутузов бол маш туршлагатай, маш болгоомжтой жанж хүмүүс. Тийм учраас Макасаа ч илүү хашир байхгүй. Уул нь бол хоёр хөгшин жанж байхгүй генерал. Түүний арим Оросоос одоо 1500 км хол маршилж ирээд одоо марш хийнэ шүү дээ өдөрт. Чи өдөржингөө алхна гэдэг. Тэр чинь явган зэрэг гэж тооцол чи 1500 км алхаж ирнэ гэдэг төсөөлтөө. За ингээд ирсний дараа нилээд ядарсан байсан. Ийм учраас Үүлэмд австрчууд бууж өгсөйг сонсон гутаа. За одоо бол Наполеонтой шууд халт цулахд бол хүн буруу гэд одоо ухрах тушаал гэсэн баг. Ингээд одоо Наполеон түүнийг мөшгсөн. За ойрхон байгаа юм чинь. Барьж аваад зурчих юм бол дахиад нөгөө ингээл барьдгаар. Оросууд хэд хэдийн ширүүн тултаа хийж бөксөө аварч одоо сүүлээ аварч гарсан ч гэсэндээ Австрийн нийслэл Венаг зүгээр өргөж болсон. Ингээд одоо Францчууд 10 сарын 12-нд Вена хотод эзэлсэн. Австрийн нийслэлийн эзэн гэдэг чинь ерөнхийдөө тэр улсыг эзэлж гин гэсэн үг байхгүй юу? Ер нь бол зарчим юм. Кутузов одоогийн Чехийн нутаг орших Оломоц гэж хот хэдий. Оломоц гэж. Тийшээ зогтоод шинэ нэмэлт хүчээр эртэл тий хүлээс. За энэ үед нь хоёр одоо шинэ нэмэлт хүч ирсэн. Хичнээн Венага алдсан ч гэсэндээ Австри арим байж байгаа. Тэгвэл Оросын эзэн хаан декабристуудын нэг амийн харах гэж оролддог. Александр Австрийн эзэн хаан Франц 1-р Франц 2 өөрөө армиа дагуулад бичлээрсэн. За ингээд Кутузов дээр нэмэлт хангалттай хүч ирж штэ. Австри-Унгарын, Австри-Оросын нэгдсэн арми. Одоо Европ төвд байж бол хамгийн том одоо гүрнүүдийн хамгийн том армиуд нь ирсэн байсан. За ингээд
Наполеон одоо нэг Кутузовыг хөөгөөд ерөөсө барьж чадаагүй. Мултарсан. Тэгээд одоо Наполеон их ууртайсэн тэрийг. Оросын үндсэн армиг ялцсан бол цаашаа илүү амар болох байсан дайнууд. Тэгээд энэ үед одоо бас Францууд гэр орносоо хол явцсан, нэлээд туйлдсан байсан. Тийм болохоор жоохон ядарсан байсан учраас нэг л одоо шийдвэрт тулдаа хийжлэн дарыг. Тэгэхгүй бол олон ингэж зурлаж байлдвал би ч ядарна, тэд нар ч ядарна, эдгэр чин өнтгийн гүн рүү цухтаа чин хойноос нь илцээрөөд хэдий хол явах тийм ээ. Ингээд нэг л тулдаан хийж яландаа гэд Наполеон гэд бодож исэн чинь түн Наполеоны аз болж гэж байгаа шүү. 27 настай дөнгөж 27 настай залуухан Оросын Александр эзэн хаан шүү дээ. Оросын эзэн хаан Александр өөртөө маш ихтгэлтэй. Тэгээд ямар нэгэн байдлаар тулдаанд ял байгуулж алдар нэнд хүргийг олохыг хүсэж исэн Александр туршлагатай жанжин Кутузовын болгоомжлолыг үл тоож байлтыг шийдсэн. За ингээд холбоотны айрам Наполеон руу ирсэн, дөхөж ирсэн. Наполеон холбоотны айрам ойртож байгаа мэдээд Наполеон өөрийн корпусыг хурдан дуудаж нэг цэг дээр төвлөрүүлээд урьдчилан сайтар сонгосон газар болох Австралиц гэдэг тосгон хотын ойролцоо хүлээсэн баг. За ингээд Наполеон одоо шөнө өрөө болтол өөрийн айрмын байрлал, зохион байгуулалтыг хянан утардаж бүр цэргийнхаа галын дэргэд бараг хэдхэн цагийн нойр аваад майхандаа ч Наполеон ч гэдэг яг энэ аян дайны хувьд ормор тийм дивам юм тийм бөөдөн өдөр унтдаг. Дандаа цэргийн мишог цэргийн ийм орон дээр унтдаг тийм байсан шүү. Тийм учраас энэ үг цэргүүддэг ойрхон гэдэг нь бүр PR талаас хүртэл амар төлөвлөсөн. За ингээ сайхан амарч аваад Австри Оросын армийг хүлээж ирсэн. Ингээд 12 сарын 2-ны өглөө яг түүнийг эзэн хаанаар өргөмжилснөөс хойш 1 жилийн ой болж байгаа тэр өдөр. Ингээд одоо тэр залуу эзэн хаан эзэнт гүрний хувьд яг зоо шинхэн эзэнт гүрмөөс Франц эзэнт гүрэн одоо эзэн хаан нь Наполеоноор сонгогдсон. Энэ одоо ялагдах юм бол тэр Франц эзэнт гүрэн чинь одоо байхгүй л шүү дээ. Энийг шийдвэрлэх тулдаан болж байгаа. Тэгээ 1805 оны өглөө 12 сарын 2-ны өглөө хүүтэн тунгалаг гэтээ мөвтгөн мантай өглөө байсан. Хоёр айран баг адилхан хүчтэй. Тэгээ 12 км өргөн зурвас газар би нэгэ хараа зогссон. За ингэн Австралицийн тулдаан болсон энэ газрын хажууд нэг амралтын газар одоо эдийн манайхаар бол одоо лож гэдэг шиг тийм газар байсан. Би тэнд нь хоол идээд Наполеоны өглөөний цаг өгсөн. Тийм. Тэгээд өглөө нь тэр працны өндөрлөг бүх газруудыг жоохон холоос харсан л да зүгээр явхад хитрхи 10 хэдэн км ч бас цаг хүрээгүй. Тэгээд надад 3 цаг байсан. Би тэр 3 цагт хамгийн өндөр хэсгээр нь харж байгаа жоохон хар зогссон. Хэрэндээ л өөрийнхөө төсөөлсөн. Тэгээд гоёсан. Наполеоны одоо тэгээд працны өндөрлөг гэдэг байгаа тэр өндөрлөгийг хэрэгээр өгсөн баг. Наполеон бүр үнэхээр залтай юм баг. Уул нь бол өөрөө тэр өндөрлөг дээр гарах байсан. Боловч працны өндөрлөгийг өгсөн. Яагаад өгсөн бэ гэхээр тэр өндөрлөгийг авчихаар өндөрлөг Наполеоны тал руугаа налуу ихтэй, нөгөө тал руугаа ихц. Тэгэхээр тэр өндөрлөгийг авчихаар холбоотнууд ингээд ороод ирэнгүүт хитрхи огцон доошоо бодох гэсэн. Тэгэхээр их буу чинь ингэж боддог штэ. Одоо байрлал нь ингэж гудааж будаж чадахгүй. Чи бодлоо шарик хийгээд тулахаар чинь шарик нь өнгөрч штэ. Тэгэхээр чин тэгээд уруу харсан дээшээ ингээд будахаар айрмын дор ичний километрийн цаанаас л будахгүй бол одоо километр дотор орж ирэх юм бол тэр их буунууд ямар ч хэрэггүй болно гэдэг мэдчихсэн баг. Ашиггүй болно гэдэг. Амар гоц. Тийм болохоор хэрэгээр тэр өндөрлөг газрыг өгсөн баг тэр зориудаар. За ингээд Наполеоны баруун жигээр одоо тэгээд одоо холбоотнууд бол прац өндөрлөгийг идэлгээд одоо 3 дугаар корпус энэ үед одоо маршал давууг өдөрцөн 3 дугаар корпус нь хол явжсэн. Тэгэхээр Наполеон үндсэн харин бүтнээрээ байгаагүй гэсэн үг байхгүй. Нилээн том хэсэг нь бас ингээд хол явжсэн. За ингээд Наполеоны баруун жигүүр гэдэг. Энэ талын баруун жигүүрээ одоо холбоотнуудын хувьд бол зүүн жигүүр болж байгаа. Тэгээд одоо жигүүрээ ингээд нөгөө сунаж тарсан байралтай сул харагдахаар одоо байрласан учраас холбоотны генералууд ярилцчаад прац өндөрлөгөөс хүчтэй дайралт хийгээд баруун жигүүрийн бут цохоод дараа нь envelope гэж хэлдэг чинь тогтуулж хүлж аваад ороож аваад бүтэн ингээд хайрцаглаад армийн базыг гэж тооцсон баг. Гэхдээ генералуудын мдээгүй нэг амар том юу гэхээр Наполеон хэрэгээр баруун жигүүрээ сул харагдах хувцаар өрсөн баг. Тэгээд баруун жигүүрээ холбоотуудыг өргөтөж оруулж ирээд бүх хүчин тийшээ ороод ирэхэд нь зөрөөд прац нэрийг эзэлж авъя гэж бодсон баг. Тэгэхээр нэг байрлал солиод тэрний ард талд биш нөгөө талд нь байрлалыг авч нэг холбоотнуудыг гаргахаар тооцсон прац нэр. За ингээд одоо нөгөө ярьдаг хамтран ажиллаж танилцуулаа.
цаг өнгөрчих. За. Уучлаарай. Зүгээр. За өнөөдрийн дугаарыг маань таны аяллыг бид дурлалын бараатай Star Mongolia бэнтгэж байгаа. За Star Mongolia Од Мөндөр хоёр хамтраад ер нь нэлээд олон аялал зохион байгуулсан. Одоо ч гэсэн дахиад нэг маш гоё аялал биднийг хүлээж байгаа. Биднийг ч та бүхнийг хүлээж байгаа. За энэ аялалд болохоор манай Од Мөндрөөс 4 хүн явах юм. За Зулаа маань явна, Бурхтын дамгийн. За манай хөтлөгч Урнаа явна. За тэгээд спортын тайлбарлагч манай Батцаа явс цуг явах. Ийм гоё аялал байгаа. За хаашаа явах вэ гэвэл Вьетнам болоод Камбож улсуудаар аялах юм байлээ. За ямар газрууд байгаа вэ гэдгийг дурдах юм бол Камбожийн Ангкор Ватаар явах юм байна. За энэ бол маш гоё газар тий. Гоё сүм байгаа шүү дээ. За мөн Камбожийн Коккерээр явах юм байна. За мөн Вьетнамын Халонг Бэйэр, Халонг булан гэж байгаа. За ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн бас ийм газар байна. За мөн Вьетнамын Нингбин гэдэг газраар явна. Энэ бол бүр маш гоё байгалийн юм тогтцсон юм билээ. Уул агуу гол мөрөн одоо юу гэдгийг бүгдээрээ л тэнд байх шиг байна. За ингээд энэ гоё аялалд явахыг хүсвэл за 72 тэгтэг 92 тэгтэг дугаарыг хоцоор холбогдож байна. За аялал маань 6 сарын 25-нд яваад 7 шөнө 8 өдрийн аялал байсан баха тий. Ер нь бол нийцсээр угаал хүрээд ирэх юм байлаа. Их тухтай гоё аялал байх болов уу гэж бодож байна. За тэгээ Од Мөндрийн хөтлөгч нар маань өөрсдөө тэр одоо газрынхаа тайлбарыг хийгээд гоё юм хөтчигээд явах учраас илүү их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Одоо Турк дээр зулаач одоо бүр гортыг иргэсэн. Зулаа Туркээр гортыг ирэхгүй бол хэн ирэх вэ? За тэгээ зулаа угаасаа түүхийн мэдлэг маш сайн. Тэгээд Батцаяа явж байгаа. Заяа бол одоо ер нь та нарын чихвэнээс зүгээр сүүлдээ чихв зүгэхэд болио гэх үү. За заяа чи жоохон дугаа байдаа гэтэлж. Жоохон амрья заяа. Чихэлдээ фологтоод тань гэдэг юм бол та нар заяатай зүг явах удахгүй. Тэгээ урнаа байна. Манай амтны ертөнцөө. Тийм амтны ертөнцөө. За манай гомбо бас явах юм шүү. Манай найрагч. Тэр энэ хоёрын гомбо гэдэг орилдог гомбо ямар мэдгийг харах боломж байна. Тий. Нэр нэг чухал мэдээлэл хүрэхэд нэг сайт урдчлага сайт хөрөг төлөөд үлдсэн юу лизингээр явчих болох юм лээ. Тэгээ хуваа төлөхөр тий. Тэгээ хувааж төлөхөр. Тэр нь бас сарын бага мөнгө байсан санагдчих шүү. Ачаал их багтаагаар хувирлсан юм шиг санагдчих тий. Тий дарамт байх. Дарамт байхгүй тий. За мэдээж дарамт байхгүй ч гэж авах юу байх вэ? Зөвхөн тун уян хатал юм байлээ. Тий. За утасны дугаарыг дахиад хэлье. 72 тэгтэг 92 тэгтэг дугаарыг утас руу залгаад Star-ийн утас байгаа нь. За ингээд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За баярлалаа. За баярлалаа. За ингээд одоо яг тулдаа эхлэхийн өмнө Наполеонд 3 зүйлийг л хийх юм бол энэ тулдаанд ялна гэдгийг мэдчихсэн. Тэр 3 зүйл нь болохоор нэгдүгээрт энэ зөрөгт маш зөрөгтэй шийдэмгий төлөв байхгүй. Өөрийнхөө зүүн жигүүрээ өгж, өөрийнхөө баруун жигүүрийг одоо өөрийнхөө зүүн жигүүрийг өгөөд сул харагдуулж байгаа. Тэндээ ингэж төвлөрүүлэнгүүтээ голоор нь орно гэж бодсон. Хоёр армийн. За ингээд орохдоо нэгдүгээрт холбоотнуудын хөдөлгөөнийг маш сайн ажиглах хэрэгтэй. Номер 1. Хоёрдугаарт нь Давууг шүү дээ. Маршал Давуугийн одоо 3 дугаар корпус нь цагтаа ирэх хэрэгтэй амжиж. Тэгээд яг энэ үед хамгийн зөв үедээ сөрөг дайрлах хэрэгтэй. Тэр працны өндөрлөг рүү. Энэ гурыг яг зөв тооцож хийжээж ялна. Тэгэхгүй бол ялагдахаар юм байна. За ингээд компьютерийн тоглоом дээр ч хэцүү юм байна шүү дээ. Бүр амар одоо мөрөтөө гамбл хийж байгаа юм зү. Сэвэлсэн газараасаа тэгж эхлэхэд ийм боломж байхгүй шүү дээ. Яг тэгтэл хэцүү шүү дээ чинь. Тэгээ өглөөний одоо 7 цагт орчим эхэлсэн. За мэдээж тэр газар угаасаа би яг энэ үед нь баг 12 сард аричж байгаа. Юу баг 12 сард юм 11 сард. Мантаа байдаг. Тэгээ ман татсан. Байрлууд ерөнхийдөө хаана байгааг нь мэдэгдэж байгаа. Гэхдээ мантаа. За ингээд одоо генерал 7 цагаас одоо генерал Каннермайерийн Австрийн армийн төрүүний дивизүүд одоо Тельнес тосгонд байсан Францын цэргүүд рүү дайрсан. За ингээд Францын цэргүүд цөөхөн тотоо байсан ч гэсэндээ маш хүчтэй зуурлаж байлдаж эцэстээ хурс. Яа тэгэхээр жижиг хүчээр том хүчийг татчих. Нөгөө Наполеоны нэг заван арга байдаг шүү дээ санаж байна. Өөрөөсөө олон хүнтэй армийг яаж ялах технологи санаж. Тэгээд нөгөө цөөн хүчээр зуурлаж байлдаж хооронд бүх ажлыг хийдэг. Заван төлөвлөгөө хийдэг гэдэг шүү дээ, тэ. Холбоотнууд одоо өргөн хүрээтэй юм одоо тийм бүслэх тийм одоо дайралтай эхлүүлэхийн оронд хэсэг хугацаанд юу ч хийгээгүй энэ хооронд. Өглөөний манан тушаал хоцорж ирсэн зэргээс болоод эмх замбраагүй байдал саатал үүсээд холбоотныхан одоо эхний 3 одоо цуваа гэж хэлэх юм да цуваа армаа ингээд цэргээ явуулах дахиж нэг цаг зарцуулсан. Ерөөс ингээд эхэлсэн мөртлөө ингээд зууралдаад ямар ч тодорхойгүй ингээд яах нь мэддэхгүй бахад 2 цаг болцсон. Удахгүй Сокольниц гэдэг нэг тосгон цайз орчмоор тэрний цайз бэлт орчмоор нэлээд ширүүн толтой урж гисэн. За ингээд одоо жинхнээсээ л Австри Орсын арми хөдөлж эхэлсэн гэсэн үг. 2 цагийн дараа тулдаа гэсэн. Давуугийн корпус 2 хоногийн дотор 115 км-ийг хурдан маршаар тулсан. Өдөрт 50 км явсан гэсэн үг.
яг энэ өглөө тулдаанд яг одоо байнлын талбар руу орж ирж байгаа байхгүй. Түүний явган цэргийн толгойн баригад ман дундаас гинт гарч ирээд тэлээ тосгоныг эргүүл авсан. Шууд тулдаанд орсон гэсэн үг. Энд ч амар хүнд. Чи одоо 50 км өдөр шөнөгүй марш хийчихэд тэгээд 2 хоног алхачаад тэгээд дахиад бэлтэн гэсэн үг. За ингээд одоо эргүүд тэр тэлэнсээ тосгоныг эзэлж авсан ч гэсэн Австрийн гусаар одоо морин цэргүүд. За энэ морин цэрэг чинь 3 янзын морин цэрэг гэдэг шүү. Хүнд хөнгөн гэдэг одоо дунд нь медиум гэж байна. Яг танк шиг. Хүнд танк, барс тигр, хөнгөн танк, одоо BT2 одоо тагнуулын танк гэхгүй хурдан маневрсэтэй жижиг буутай хөнгөн гэсэн. Одоо дунд зэргийн танкнууд Т34 мөрөм баггүй PZ нэр баггүй. Одоо Пантерэд танкнууд чинь дунд зэргийн танкт марна гэсэн. Яг энэ шиг морин цэргүүд юм. Энэ бол гусаарууд гэдэг нь одоо хөнгөн болон дунд зэргийн морин цэргүүд гэсэн үг. Тэд нар огцом одоо үгүй хурдан дайралт хийж одоо давуугийн армийн тэр тоцгоныг буцаад одоо үгүй эзэлж авсан. Ингээд яг энэ үед манан саринж эхэлж явах үед Франц Наполеоны урьдчилсан одоо төлөвлөснөөр гэж байна. Холбоотнуудын зүүн зүгөр Прац өндөрлөгөөс хөдөлж байгааг харсан баг. Ороох гэж шүү дээ ингээд. Энэ өндөрлөг дээр бэхэлж авангуудаа баруун зүгүрээ Наполеоны ийшгээ дайрангуудаа буцаад эндээс үлдсэн арим нь хөдлөөд ороож эхэлж байгаа. Тэр хөдөлгөөнийг харсан зүүн зүгөр Прац өндөрлөөс хөдөлж байгааг хараад тэгээ маршал сүлт гэдэг байгаа. Тэрний удирдаг 4-р корпусыг дайрах тушаал гэсэн. Ингээд холбоотны генералууд одоо гинтийн бэлэг барьсан үйл явдал бас өөр. Манан ингээд сарниж явах үед яг энэ үед марш хийжсэн Францын 2 явган дивиз холбоотны яг цөмрөө Прац өндөрлөө гид маннаас гараад ирсэн баг. Генерал Кутузов энэ үед хориоцсныг мэдсэн ч гэсэндээ өндөрлийг хамгаалахаар буцааж 4 одоо колумн цуваа цэргийг илгээсэн. 2 цагийн турш цус хасгаруулсан хүн тулдаан Прац өндөрлөд одоо өрнөж маш хурдан бүр ингээ мөс гэдэг дэс цахир буугаас ирнэ л. Тэрүүрээ байлдаад сүүлдээ суманд ус хоёр тал. Суманд усахаар яах вэ? Байлдааны жадаа хийгээд гардан тулдаанд орсон. Ингээ гардан тулдаанд шилжсэн. Ингээд 11 цаг гэхэд Францчууд ялсан. Гэхдээ Францчуудын ялд ямар ялд байсан бэ гэхээр маш сайн сахилга бат сургуультыг маш сайн хийжсэн тулдаа ялсан. Аль нь өхийг хүсээгүй тэрийг. Тийм учраас Францууд бол илүү бэлтгэл сайтай учраас ялсан гэсэн. Ингээд одоо холбоотнууд Францууд өндөрлийг эзэлж аваад холбоотын төв байрлал руу цөмөрж орж ирсэн. Ингээд тулдааны талбараа хойд морин цэргийн том тулдаа орсон яг энд үед. Яа тэр тэднийг ороож байлдах үед би нэлээс морин цэрэг халц дайрдагвэ гэдэг чинь аахгүй. Морин цэрэг одоо Оросын одоо Австри Оросын морин цэргүүд өндөрлийг эзэлж авахын тулд дайралт хийх гэхэд буцаагаад Наполеоны хүн морин цэргүүд тэр дайралтын жигүүрээс нь хийхгүй гэж зуралт толдож барьж байгаа байхгүй. За ингээд одоо Багратион гэж нэрлэдэг одоо манай бас олон хүмүүс бол мэдэх баг. Оросын генерал Багратион хан хүү ах шүү марга. Багратионы одоо толгойн сэргийлэх ангийн цэргүүд Бозонис гэдэг одоо тоцгоныг эзэлсэн ч гэсэндээ Сентайн гэдэг толгодоос тэр тоцгоныг эзлэнгүү тэр тоцгон руу маш хүчтэй их бууны гал төвлөрүүлж бунт. Тэгээд одоо тэр тоцгоныг эзлэх тулдаанд яалагдсан одоо буцаж зугтсан гэх юм уу да. За ингээд одоо Францын хүнд морин цэргийн 6 хороо шийдэмгээ дайралт хийж холбоотнуудыг ухраасан. Ингээд одоо генерал маршал Ланы 5 дугаар корпус яг энэд хөдөлж байгаа урагшаа. За одоо бол Блазовиц Круг гэдэг тосгоныг эзэлж авна. Тосгоныг эзэлж авна гэдэг чинь эзэж энэ байрлалаас буцахгүй гэсэн үг. Бэхэлт гэсэн. За яг энэ мөчд Оросын эзэн хааны гвард гэж байдаг шүү дээ. Эзэн хааны гвард гэж санжаанууд декабристүүдийн тулдаан дээр хамгийн хүнд тулдаанууд хэд гвардын Ихван Константин өөрийнхөө сүүлчийн нөөц хүч гэж. Нөөц хүч дуусвал цаана юу үлдэх вэ? Юу ч байхгүй. Тэгэхээр оолын хийсэн гэсэн үг. Гвардийн цэргүүдийг өдөртөн Прац өндөртийг буцааж авахлахаар дайрсан. Францын 4-р хорны явган цэргийн 1 батальон Оросын гвардийн морин цэргийн давталгаанд өртөж ангийнхаа тугийг алдсан. Тугаан алдна гэдэг чинь айхтар зүйл. Нэг Оросын 45 оны 5 сарын 9-нд нэг Оросд нэг Германы гэлсийн дараа нэг парад хийхдээ тунд тугнууд хайдаг штеп. Тэр чин дандаа Германы анги нэгтгэлүүдийн тугуудыг хайж гин гэсэн шившгэлж гин гэсэн санаа ер нь бол. За яг ингээд одоо энэ тэн жижиг сажиг бас алдж онсон тулдаан болж байгаа Наполеон өөрөө Прац өндөрлөгт ирсэн. Өөр юм биер. За ингээд одоо тэр өндөрлөгөөс гвардийн морин цэргийг илгээгээд одоо өөрийнхөө эзэн хааны гвард тахгүй аим сахиул гэсэн үг шүү дээ. Хишгтэн гэсэн монголоор бол хоёр армийн шилдэг морин цэргүүдийн хооронд жинхэнэ заваан тулдаан болсон. Яг энэ тулдаанд Францууд хэлсэн. Тэгээд одоо холбоотны армийн төвийг бүтэн цоолоо хийцэн баг. Өрөмдөд.
За ингээд одоо Соколын зөрчмөөр ширүүн тулж исэн холбоотнуудын зүүн жигүүрийг бүрэн мөсөн одоо тэнд чинь төвөө алдсан мэдгүй ингээд улаараад байлдаж байгаа шүү дээ цэргүүд тийм биз дээ. Төвд юу болж анзаарахгүйгээр тэгэхэд цөвийн эзлэнгүүтээ за нөгөө нэг аргач байгаа. Хоёр салангуудаа нөгөөтгтөө ингэж одоо тийм саатуулан байлдаад үндсэн армаа нэг нэгээр барьж иддэг загвараараа хойшоо эргэж одоо зүү эргэж одоо биш юу яаж бүслэхэр шийдсэн. Ингээд одоо өндөөс хойш 2 цагийн алдад Прац өндөрлөг эзэлж авсан Наполеоны 4 дивиз өмнө зүг эргэж. Өмнө зүг шүү. Холбоотны үед бол хой зүгэлж. Тэдний ухар замыг хаасан. За ингээд холбоотнуудын зүүн жигүүрийн командлагч генерал одоо Буксхауден гэж байгаа л да. Австрийн генерал. Энийг замыг хаацныг хожимдож утсан. За ерөөсө ухраг гарахгүй болсон гэсэн үг. Одоо ингээд ийм бахинд орсон. Тэгвэл хойш одоо нэг л өгсөн чигээр ухарнаа да. 12 сарын 2 өвөл болцсон байгаа. Мөсдсөн байгаа. Ингээ гурван талаасаа бүслэгдэж одоо дайрланд өрцсөн цэргүүд нэг л өгсөн чигээр зугтан тэр нь өмнө зүг рүүгээ зугтаад тэр өмнө зүг нь болохоор мөсдсөн одоо цөөрөм байсан. Олон цэрэг мөсдсөн цөөрөмдөөр зугтахаас өөр аргахгүйсэн. Ингээ Францын их буучид Прац өндөрлөгөөс мөс рүү бутсан. За энд нэг юм байгаа даа. Францын өөрийнх нь нэг Наполеоны өөрийнх нь нэг пропагандад хэвлүүдээр маш олон хэдэн мянгаар нь живүүлж алсан гэж гайхуулдаг байхгүй юу. Гэтэ энд бол яг статистикаар бол 200 хүн хэдэн 10 морь хөлөгч асуусан живж хүүсэн. Үнэхээр тэрнээс Наполеоны тэр сурталх бол хутлаасан. Яг гэхдээ бол Францын арим бол энэ дээр аимшигтай гоё одоо тийм агуу ялт байх болсон. Ингээд одоо Францын арим 10,000 гаруй цэрийг олцолж дайсны 45 тугийг олцсон. 45 хорооноос тийш тухтай байхгүй. Ингээд тулдааны талбар дээр аль талын олон мянган өгсөн шахацсан цэрэг хэдэн өдрийн туршид одоо туслан хүлээж хин ч ирээгүй. Өөсөө ингээд цаашаа байлдал явж байгаа юм. За энэ түүхэнд бол одоо Австралицын тулдааныг 3 хааны тулдаан гэж нэрлэдэг. За тийм байна. Тийм байгаа шүү дээ. Гурван эзэн хааны. Three Emperor гэж хэлдэг. Ингээд одоо 3 дугаар эвсэл ингэж хүрсэн. Оросын арим их нутгаар ухарсан. Австрийн 1-р Франц улстай стратегийн дээрмийн гэмээр гэрээ байгуулж инхийн гэрээ байгуулсан. Энэгээр 40 сая франкын төлбөр төлж нутаг дэвсгэрийн зармыг алдсан. Наполеон гэхдээ яг энэ үед нэг айхамшигтай хар мэд ирсэн. Яг Австралицын гайхамшигтай ялтыг хийгээд ирэх үед яг дахиад мэд ирэх нь Франц Испани нэгдсэн флот Трафалгарын хошууны ойролцоо бүрэн ялагдсан. Адмирал Нельсон өөрийнхөө амиа золимбэж энэ тулдаанд ялт авсан. Энэ ялалт нь Франц Испани нэгдсэн флотыг өөрөөсөө олон ус онгоцтой флотыг англичууд хэлсэн байна. Ингэснээр Англи дэлхийн тэнгисийн эзэнт гүрэн болох одоо 100 жилийн туршид далайг ноёрхох одоо ноёрхлоо баталгааж болсон юм. Тийм учраас адмирал Нельсон гэдэг хүн хамгийн агуу адмирал байдаг Англиуд. Тэгээд одоо Трафалгарын одоо манай Сүхбаатарын талбай гэж байдаг шиг Лондон Trafalgar Square гэж байна. Трафалгарын талбай. Энэ ялалтаараа тэр талбайг нэрлсэн. За ингээд одоо Наполеон Австралицын ялалтыг одоо мэдээг хүлээж аваад одоо яг энэ тулдааны дараа бол ингээд Британи тэнгисийн эзэн Наполеон бол газрын эзэн гэдгийг тодорхойлсон. Энийг гэхдээ айгу гоё дүрлэлт юм бэл. Халим заан хоёр гэж. Тийм. За ингээд одоо нөгөө нэг яриад Австралицын тулдаанд холбоотнууд ялагдсны дараа мэдээг хүлээж авсан Их Британий ерөнхий сайд Уильям Питт Европын газрын зургийг шууд аваад хуйлаад хогийн савар шийдсэн ба. Ирэх 10 жилд энэ газрын зураг биднэрт хэрэг болохгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл ямар ч гэсэн энэ Наполеоныг л 10 жилдээ бол бид барахгүй мэн гэж ойлгосон байхгүй. Ингээд сарын дараа Уильям Питт нас барсан. Тэрээр яг тэрний хэлсэн 10 жил яг харахгүй яг зөнч юм шиг банга шиг гэсэн баг. За одоо цаг байгаа юм чинь дахиад нэг Фридландын тулдааныг ярьж байна. За тэгээ. Энэ Австрийг холбоотны игнэнээс шахаж гаргаж аньсан тулд. Одоо Фридландын тулдаанд сонгож авсан юм. Пруссийн эзэнт армийг Пруссийг одоо энэ өрсөлдөгчийн талбараас ширээн дээрс түлхэж гаргасан тулд. За хоёул хамтран ажиллагчийн дараа. За өнөөдрийн дугаарыг маань дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээг Монгол зохион байгуулдаг дүүдүү боловсролын сан ивент итгэж байгаа. За энийг маш гоё юм үйл ажиллагаа болох гэдэг юм. Найрамдал туслан дээр 7 сарын 3-наас 10-ны өдрүүдэд олон улсын International Space Camp гэдэг юм одоо үйл ажиллагаа болох гэж байна. За 9-өөс 16 насны хүүхдүүд байвал за сансарт болон найрамдал руу одоо явах юм байна. Найрамдал дээр энэ үйл ажиллагаа маань явах байхгүй юу? За тэгэхээр энэ чинь юу болох вэ гэвэл сансар болон STEAM хөтөлбөрөөр 7 хоногийн турш шинжлэх ухааныг сонирхолтой бүтээлчээр суралцаж за бие даах
сорилттой нүүр тулах шийдвэр гаргалтанд суралцах юм байна. За энэ STEAM гэдэг нь ямар хөтөлбөр байдаг вэ гэхээр Science, Technology, Engineering, Art, Math гэдэг эдгээрийг багтаасан юм гоё хөтөлбөр байна. За тэгэхээр энэ бол бид намайг жоохон байхад ийм болдогч байсан болоосаа гэж би анх эднийхийг орж ирэхэд л ямар гоё үйл ажиллагаа болох ч байгаа юм бэ гэж та. Тэгээ юу атаархаж байлаа энэ хүүхдүүдтэй. За энэ олон улсын сансрын зусланд за 10 орны 500 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд соёлын болон танин мэдхэн олон талт үйл ажиллагаанд хамрагдана. За тэг бүр гадаадаас ч хүүхдүүд ирэх юм байна. Тэгээ гадаад хүүхдүүд юу сонирхож байна? Одоо яг ямар шатандаа явж байгаа? Бид хаана явж байгаа гэдгээ хараад авчиж болж байна. За brainstorm хийж байна. За ингээ гоё найзуудч болж байна те. Янз бүрийн юм гоё үйл ажиллагаанууд болох юм байлээ. За сансар шинжлэх ухааны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод гадаадын болон олон байгууллагууд за хөтөлбөрийн хамтрагчаар оролцож байгаа. За үүнд дэлхийн сансрын 7 хоног холбоо, за Унгар, Хонконг, Оросоос туслангийн хөтөлбөрүүд хамтарч ажиллаж байгаа юм байна. За найрамдал дээр гэдэг бол найрамдлыг бодохоор л их гоё газар байдаг та. Хүүхэд насны маш гоё дурсамжууд байсан. За ийм гоё газарт ийм гоё үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм байна. За би нэг энэ дээр бүр яг онцгой нэг өгүүлбэр хэлье. Энэ STEAM гэдэг хөтөлбөр энэ мэдээ сайхан зүйл, найрамдал хүүхдээ амраан бүр сайхан зүйл. Гэхдээ эндээс хамгийн том бай гэж байдаг шүү дээ. Авах зүйл нь юу гэж? Хүүхдүүдтэй ямар мэрэгчлээ, ирээдүйд ямар хүн болох вэ гэдгийг хэлж чадахгүй бол хүүхэд ийм юмд явснараа өөрийн гэсэн зорилготой, ойлголттой болоод хичээлээ хий, даалгавраа хий гэдэг өгүүлэлт чинь багасна. Яагаад багасна гэж? Зорилготой өөрийн гэсэн тэмүүлэлтэй болчихоор чамтай чамгүй өөрөө юмаа хийгээд өөрөө дугуулсан тавиад өөрөө тэмцээд эхэлдэг. Манай эцэгчүүд их залах уу би нийт ирнэ. Яг өөрийгөө оролцуулаад хэлж байгаа шүү. Тийм болохоор залах уу хүн гэдэг чинь тэгээ те бас ухаантай хүн байдаг үстэй. Ийшээ явуулчих юм бол танаа өгч чинь чиний өмнөөс залхуур личиг хэмнээд өгөх байхгүй. Тэгэхээр өөрийн зорилготой болцсон хүүхдэд чинь хамгийн чухал зүйл. Тий, би тийм. Өөрийгөө шууд хөдөлгөөд өөрийгөө мотивацтай болоод өөрийн тэмүүлэлтэй болчихсон чинь чамтай чамгүй өөрийгөө аваад авчих гэсэн. Та зүгээр харин хоол унд мөнгө төгрөг дээр боломжийг олгохдоо л анхаар. Бус хүмүүжлийн наад хүч өөрөө чинь. Би нэг тийм хүүхд тандгээ эмч болно гэж зарцсан. Тэгэд ерөөсө одоо хичээлээ хийхэ бойл гэж хэлвэлдэг. Тэгээ хээрдэг бүр хичээлээ хийгээд ядраад. Тийм болчихдөг юм. Анивчдээ шүү дээ. За. Австри-Унгарын армийг одоо бут зогсноос тийм 1806 оны зул сарын баяраас 7 хоногийн өмнө гэж дараа жил нь байна шүү дээ. 1805 оны 12 сарын 2-нд Австри лицийн тултаа. 1806 оны зул сарын баяраас 7 хоногийн өмнө Францын эзэн хаан Наполеон Бонапарт Пруссийн эзэнт гүрний хаант улсын Харьяанд орцсон байсан Варшавт ирсэн. Польш. Австри Оросын армийг Австри лицийн тултаанд бут зогсноос 1 жилийн дараа Пруссийн армийг Йена гэдэг Пруссийн армийг дангаар нь Йена гэдэг хотод ялснаас хойш 2 сар өнгөрөөд байсан. Йенагийн тултаа бас их гоё шүү. Орос улс байлдааны чадах хүндэртэй хэвээр байсан. Ингээд тэдний армийн гол хүч болох одоо генерал Бениксений удирдсан Оросын 1-р арми. Стил одоо хүртэл тэр нөө юун дээр Польшийн газар нутгаар байжсэн. Түүнийг бут цохиж Пруссийг инх тайванд хүрэхгүйгээр Наполеон Европт эзэн суух боломж үүссэн. За ингээд одоо энэ өвлөн Бениксений армийг Потоцкотын ойролцоо хашиж авахар оролцсон ч Польшийн зузаан шавар балчигт зуугдсан одоо Наполеоны арми Оросын армийг одоо савраас алдсан. Ингээд одоо Бельясток гэж хот өгдөө. Бельясток одоо Польшийн санагдчихэв. Одоо арми Бельясток хоц руу хурж хагас үсгэлэн даарч бэрсэн одоо өвөл болж байгаа шүү дээ. Францын арми өвлийн байрлал эзлэхээс өөр аргагүй болсон. За өвлийг өнгөрөн. Варшавт байхдаа Наполеон нөгөө нэг түүхэнд алдартай нэг хайр дурлалын романтик түүхээ эхлүүлсэн. Польшийн язгууртан одоо угсаа гаралтай гүнгийн хатагтай гэдэг баг шүү. Мария Валевска гэж. Мария Валевска гэдэг бүсгүйтэй одоо хайр дурлалын албатай болсон. 18 дугаар зууны сүүлч үеэр би бол энийг ярина гэдэг амжаагүй юм. Польш Литвийн холбооны ус гэж байсан. Нөгөө нэг ийм далавчтай гусааруудтай төмөр Польшийн арми гэдэг штэ. Энэ үед хамгийн Европын хамгийн мундаг одоо морин цэрэг байсан байхгүй. Тухайн үедээ. Тэгээд одоо Польш Литвийн холбооны улсыг Орос, Австри, Прус гурван талаас нь мэрсээр байгаад хөршүүдийн донд хуваагдж идүүлсээр 1795 онд 3 дахь бөгөөд эцсийн удаа хуваагдахтаа Прус, Австри, Оросын хэсэг болж одоо Польш ус байхгүйсэн байхгүй. Польш Литв. Иймээс Польшийн их орончид их орныхоо одоо тусгар цэцлийг бусаас сэргийхийн тулд Наполеоныг өөрийнхөөсдийнхээ аврагч гэж үзэх нь зүүн хэрэг үстэй. За тэр аврагчийг нотратын баталгаа болгож
Валевска гэдэг гүнгийн хатагтай тэрнтэй нөхцсөн байна. За ингээд одоо Валевска ч гэсэн энэ том үйл хэргийн төлөө Наполеонтой баг санаатай зориуд гэхээр. За тэгтэл одоо Наполеон эзэн хаан Наполеон тэнд жаргаж хахад Францын цэргүүд тийм таатай байгаагүй. Польшд тийм дуртай байгаагүй юм да хайр дурлалын холбоо байгаагүй гэж үзье. Одоо газар нутгийн ядуу хөдөө тий гэрээ сансан олон цэрэг дими одоо маш одоо ингээд аяндаа хийцэн ядарсан. Оролт гэдэг зүйл нэлээд их болсон. Тий амин хорлолт бүр 100 хүн амин орлсон. Бүртгэгдсэн. Энд чинь маш их суларж ийн гэсэн. Энэ үед одоо 6 дугаар корпусыг командолж исэн маршал Ней цэргүүдээ Хайлсберг чиглэлд илүү тий өвлийн илүү айтайхан дулаахан тогтой байрал руу одоо тий өвлжөхөр эргүүл гаргасан. Яг ингээд эргүүлэн ингээд нэг айтайхан байдлыг ингээд одоо тагнуулынхан хайж исэн чинь Бениксен өөрчлөсөн Орос Прусийн нэгдсэн арим хөдөлгөөнд ороод тэднэр рүү ирж явах гэсэн баг. За ингээд мэдсэн учраас Наполеон тэр дорн мэдээлэл өгсөн. Наполеон буцаагаад Оросын аримд өрх тавьсан. Ней Бернадот нарыг корпусыг ухраагаад цухталгаж байгаа юм шиг болгоод Беникснийг баруун тишээ ингээд улам сайн өрхтөж оруулж ирэнгүүтээ өөрөө үндсэн арим хойшин татчихагаад одоо Оросын жигүүрийн ар улан яг хажуунаас нь бол араас нь тойрч орж ирэхээр тэгээ хоёр талаас нь хай гэж эвхэж авъя гэж тооцсон баг. Даанч одоо Оросын одоо казакууд штэ Францын одоо нэг морин элчийг олзолж авсан. Эндээс Бернадот маршалд илгээсэн Наполеоны тушаалыг олзолсон. Тэндээс юу хэр Бениксен ер нь зангад орох юм байна гэдгийг мэдсэн баг. Ингээд ухар тушаал өгөөд буцаж одоо тийм ухарсан. Ингээд ухарсныг нь мэдэнгүүтээ Францад тэрийг барьж авах гээд араас дахиад зурлаж байрал. За ингээд одоо Бениксен Кёнигсберг хотын зүг одоо хотыг зүгээр өгөхөөс одоо бас зүгээр өгч болох. Кёнигсберг одоо ямар хот юм бэ? Калининград. Тий. Тэгээд тэр хотыг нэг Прусийн хот байхгүй. Тэгээд Дэлхийн 2 дугаар дайны дараа Оросууд дайны төлбөрт авсан. Элау хот гэдэг хотын ойролцоо томоохон тулдаанд бэлтгэсэн. Одоо Кёнигсбергийг алдахгүй тулд. Элаугийн тулдаан 2 өдөр үргэлжил Наполеоны дайны замд хамгийн хэрцгий хамгийн заваан ширүүн тулдаан болсон энэ дэр бас. Хүүтэн цастай нөхцөл талууд ерөөсө буцаж ухрахгүйгээр байлдаад одоо маршал Ажерогийн одоо удирдахжсэн 7 дугаар корпус цасан шуурган дунд төөрс замаа алдаад гинт гараад ирсэн чинь Оросын их бууны өдөөс гараад ирсэн. Тэгээ нөгөө канистр сум гэж өгдөг штэ. Явган цэрийн сумаар буудаад хадуур шиг. Ингээд Элауд одоо Наполеон анх удаага эзэн хаан босноос хойш анх удаага илэрхий ялалт байгуулж чадаагүй. Гэтэ ялсан. Нөгөөдөл нь хурц учраас. Гэтэ яг үнэхээр ялаагүй байхгүй. Илэрхий ялалт гэдэг чинь ингээд олзолж аваад ингээд тэгдэг шүү дээ. Яг тим ялтыг анх удаага ялж чадаагүй. Тэгтээ яллаас. Аль алийнхаа тохирлын хэмжээ маш өндөр байсан. Тийм учраас армийнхаа 3/1-ийг алдсан гэж ерөнхийдөө тооцдог. Аль аль нь дарж исэн ч гэсэн. Ийм хохирлын дараа бол хоёр тал ингээд хүчээс хэлбэд амар хамсхийх ёстой болно да. Энэ хугацаанд одоо маршал бас Наполеоны нэг маршал Лефевр гэж юм байдаг. Удирдсан Францын шинээр бүрдүүлсэн 10 дугаар корпус Данциг гэж хотыг бүсэлсэн. Одоо Гданск шүү. Одоо Германаар Данциг, Польшаар Гданск бомбтууд. За энэ бомбтуудыг яагаад бүсэлж хотыг хамгаалж исэн генерал Калькрутийн командалсан одоо 13,000 прус цэргийн гарнизон хотыг хамгаалж исэн. За энэ хотыг өстө 8-7 нэг бүтсний тусламж ирэх одоо найдваргүй усыг мэдээд бууж өгсөн Пруссийн тал. Тэгээ гарнизон 5 сарын 27-ны өмнө одоо би нэг Фридландын тултааны өмнөх үйл явдлыг ярьж байна. 5 сарын 27-нд бууж өгсөн. Ингэснээр Наполеон Гданскийг эзлээ, Данцгийг эзэлсэний дараа Орос руу дайрах одоо тийм Оросын айрам десант буулгах ганцхан боломжтой бомб татсан байхгүй. Тэрийг эзлээд. Ингээр Орос одоо юу гэсэндээ араас чинь гинт Оросын айрам флот өдүүдийн десант бууж ирэхгүй гэдэг нь баталгаатай болсон байхгүй. Ийм учраас нэг Гданскийг онцгойлон анхаарч идэлж авсан. Одоо усан онгоц чинь ирээд шууд 70 дээр бууддаг байхгүй. Заавал юм бомб портер гэсэн. Портны яд үгээр усан онгоц ингээд хайрхдахгүйгээр өндөр эрэхтэй юм тавцан барьдаг штэ. Тий. Хэрэг чи харбор гэж нэрлэдэг баг. Тэн дээр зогсож жагаад шат тавьчаад эндээсээ хамгийн буулгаж байгаа штэ. Тэгэхээр Гданскийг эзэлсэн буюу Данцгийг эзэлсний дараа бол Оросын айрам үндсэн их нутгаас усан онгоцоор хүн зөөж авчирч чадахгүй болно гэсэн үг. Усан онгоцоор хүн зөөнөд чи юу гэсэн юм? 1500 км маршалж ирээд тавлалтанд орж ядарна нэс. Усан онгоцноор чи унтаж амарч жагаад бууж ирнэ штэ. Ингээ наацхан. Ингээд одоо яг энэ үед
Францын эзэн хаан 190 мянган зэрэгтэй байсан. Яг энэ Польш тэр газар нутаг дээр. Орос Пруссийн нэгдсэн ч 115 мянга байсан. Ингээ Бениксийн 6 сарын 5-нд Маршал Нейгийн 6 дугаар корпус руу гинтийн дайралт хийж эхний алхмын дайралт хийсэн. Нэй ур чадвартай одоо эвтэйхэн нэг корпусыг барьж авдаг шүү дээ, тийм байдлаар ингээ зууралдаж ухарсан. Наполеон ордж ирсэн тул одоо Беникс дахиж ухарсан. 4 хоногийн дараа Хайлсбергт Францын цэргүүд Оросын хамгаалтыг одоо бүтлгүү дайралт хийж 10,000 үнэ алдсан боловч Оросууд дахиж маргааш нь ухарсан. Ингээд Оросын армийг үндсэн армийг барьж авах гал үзээд байсан байна. Наполеон одоо Бениксийн Кёнигсберг ухарлана гэж бодсон боловч Кёнигсбергийг хамгаалаад ухрана гэж бодсон боловч өөр тийшээ ухарсан. Ингээд 4 хоногийн дараа Хайлсбергт Айлер мөрний зүүн эрэг даган хой зүг рүү одоо хөдөлсөн. Одоо Бениксийн гэдэг байгаа тэр Оросын генерал одоо армийн удирдагч Жанжин гэх юм уу. Ингээд одоо түүний араас нь Наполеоны баруун жигрийг хамгаалж исэн Маршал Ланы нөөц корпус дараачийн тулдаанд Оросын аримтай тааралцсан. Яг халз тааралцсан. Ингээд 6 сарын 13-ны үдээс хойш Фридландын ойролцоо халз зурлалцсан гэсэн. Энэ үед одоо Оросын морин цэргүүд тагнууд казакууд наа чин Наполеоны ганцхан корпус байна. Гэт генерал Беникс мэдээлэл өгсөн баг. Ингээ Францын нэг корпус Фридландын дээр ганцаараа байж байгаа мэдэнгүүтээ Беникс Францын армийн гол хүч ирэхээс өмнө Айлер мөрийг гатлаад тэр корпусыг бут цохиход хангалттай хугацаа гэж үзсэн. Цохиод буцаад ирэг дээр гарахад. Ингээд одоо айрамд одоо шууд үндсэн армийн Айлер голыг гатлалсан. Беникс Францын армийн одоо гатлалт хөсөлөхөд 16 мянган зэрэгтэй одоо Маршал Лан 46 мянган зэрэгтэй Оросын одоо армийн эсрэг тулгарсан гэсэн. Наполеон руу маш яралтай илчил гэсэн. Оросын үндсэн армитай тул таарчлаа гэдэг. Ингээд одоо Лан зууралдаж саатуулсан тулдаа хийж ингээд цаг хожиж штэ. Энэ хооронд цаг барьсаар Оросууд тэр хооронд шүн одоо хөвгч гүүр бариад гарч ирсэн. Шүнжэнгөө одоо голын нөгөөтөл рүү арми гаргана штэ. За ингээд Бениксэн маш том эрсдэл үүссэн баг энэ дэр. Хэрвээ одоо тулдаан том хэмжээний тулдаан болох юм бол арим голынхаа нөгөөтөл тарцсан баг. Артлаа гол чахагдаад армаараа устдах аюултай байхгүй бол. Гэт одоо армийнх нь одоо үндсэн одоо хоёр шугам нь дундаа нэг том одоо горх гэх юм одоо голтой. Тэр голынх нь иргэн аягүй цавчин өндөр. Тийм болохоор айр үндсэндээ хоёр том иргэн хоёр талд ингэ гарцсан гэсэн. Нийс нэг игнээ үсэх. Хамгийн одоо ашиггүй байж болох. Гэтэ ганцхан корпусын эсрэг бол ялчхаар. Тэгэд өөрөө жинхэнэ одоо энийг л энэ корпусын Ланы корпусыг нохож хаяал тэгэл голынхаа иргэд гараад цаашна гэж бодсон байгаа. Ингээ Францын армийн ихэд ингээд одоо шүнжэнгөө 3 гүр бариад арми бүх голынхаа нөгөөдөл гаргасан баг. Яг энэ голынхаа нөгөөдөл гаргаж явах хооронд Наполеоны арми ийн одоо бусад корпусууд нэг нэгээр шүнжэнгөө орж ирчихсэн. Тэрний хурдыг буруу тооцсон баг. Ингээд одоо эзэн хаа өөрөө ч удахгүй тэр Фридланд дээр гарч ирж байгаа. Ингээд одоо 14-ний өглөө гэхэд 40 мянган орос цэрэг Алла голын ирэг дээр гарцсан байхад Беникс одоо Францын зүүн жигүүрийг тойрон бүсгийн тулд одоо Хайнрихсдорф гэдэг тосгоныг тоглох тушаал өгсөн. Ингээд Грушиг өдөрцөн Францын морин цэргийн нэмэлт хүч замд нь шууд гараад ирсэн. За ингээд одоо цаг гаргасан үргэлжлсэн сөрөг товтлогооны эцэст Францууд морин цэрэг Оросын цэргүүдийг ухраасан. За ингээд одоо нөгөө нэг жигэн хар дарсан зүуд нь эхэлж байгаа. Бениксийн Оросын арим жигэн өрхөнд орсон. Энэ дээр Наполеоны алдарт үг гэдэг байхгүй. Дайсан чинь алдаа гаргаж яхад бити саад болжээ гэдэг тийм алдарт үг. Тэгээ Ланыг үхэж байгаа юм шиг зүхтааж зурлаж байлд гэж тушаал өгсөн байна. Тэгээ Лан бүр хэрэгээр ингэж алдсанж одоо юу гэдэг ялагдах чам шиг ухар зүхтааж байлцсан. За ингээд одоо 6 сарын 14-ний өглөө онцгой бэлэг дэмдрэлтэй дэрсэн. Энд бол яасан бэхээр Наполеоны бүх тулдаан дандаа тийм ээ. Ихсэн Маренгогийн ялтын 7 дахь жилийн Италид нөгөө нэг Австрийн армийг буцагтдаг Маренгогийн тулдаан баг. Маш хүн тулдаан болсон. Маш одоо Наполеон баг энд бүр ялагдаад сүрэх байсан. Тэгээд 7 жил яа. Наполеон үүнийг мэдчихсэн учраас энэ бол сайнны ёр гэж хэлсэн баг. За ингээд өглөө босч ирээд одоо юу гэдэг Аустерлиц гэдэг Аустерлицийн нар манлаа гэдгийг бол гэхдээ юун дээр хэлсэн шүү. Бородиныгийн тул дээр хэлсэн шүү. Энэний дараа юм биш үү? Энэний дараа тий. За ингээд халуун төөсөн одоо үдийн үеэр Наполеон өөрийн биеэр тулдааны талбай дээр гарч ирсэн. За ингээд одоо ойлгомжтой тийм ээ. За ингээд үүний дараа одоо Бернадот гэдэг шатцсан маршлыг орлож исэн Викторийн удирдсан 1-р корпус, тэрний дараа маршал Нейгийн 6 дугаар корпус,
эзэн хааны гвард маршал Бесьерийн удирдсан эзэн хааны гвард ингээд араас орж ирж байгаа. За тэгээд ойлгомжтой байсан. Тэгээд 40 мянган одоо Оросын армийг бол зүгээр л арчна гэсэн үг байхгүй. За ингээд тулдаан төр намжаад Наполеон нөхцөл байдлыг ажигласан чинь Бениксийн барил эзлэн авцсан. Чинь хичнээн ингээд Наполеон өөрөө мундаг байсан ч гэсэндээ чинь бас тулдаан шүү дээ. Тэгээд Бениксийн армийн сул цэгийг олж харсан. Тэгээд Наполеоны нэг давуу тал гэдэг чинь газар нутгийг маш сайн анзаарч мэддэг. Хаагур яаж дайрахаа мэддэг, хурдаа мэддэг. За ингээд одоо Бениксэн болохоор өөрөө биеийн мөс өдөржингөө айгүйх одоо ядарсан. Тэгээд тийм байж тулдаа. Тэгээд Наполеоны бүхэл бүтэн аримтай тулгарч байгаагаа мэдгэгцээ ухар тушаал гэсэн. Ингээд одоо түүний арим ухарч эхлээчгүй байх. Тушаал аваад ухарч эхлээчгүй байхад одоо оройны 5 цаг 30 минут үед Францын зүгээс их буунаар 3 удаа одоо хийм үз салют шиг. За энэ юу гэсэн үг? All in одоо бүх хүчээрээ дайралт хийх гэсэн үг. Frontal attack. Зүгээр шууд ингээд урагшаа. Шах гэсэн. Ингээд одоо нээгийн 6 дугаар корпус баруун жигүүрээр санаачлаг авч дайраад за ингээд одоо Багратионы явган цэргүүдийг сортлагдах ойн бүсээс хөн гаргасан. Ой дотор байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Модны араар нугтаад мэрэгэн буудаад идэх учраас тэднийг тэндээс хөөж гарахгүй бол жигүүрээсээ буудуулаад авах бас хэцүү. За ингээд модноос дөнгөж хөвөө гаргасан чинь бас айхтар Оросын их бууны гал шууд яг эдрийг хөөхтөн морин цэргүүд нь буудныг хүлээжсэн баг. За ингээд тоглоогоос харчд Багратионы цэргээ эргүүлэн бас ингээд цэрэг тоглоо хийж үзсэн. Энэ Багратион бас их мундаг жанчаа. Гэтэ яаж Наполеоны энэ игнэнд төрхүү. Гэтэ Оросын хувьд бол их мундаг жанж гэж үтэй. Залуудаа нас хүрсэн. Нээ ухрахад хүрсэн. Одоо ингээд Викторийн 1-р корпус түүний зүүн жигүүрээр гарч ирээд их бууны командлагч генерал одоо Сент Арман 30 шиг их буу авчирч байгаад Оросуудыг тулгаж жагаад канистер гэдэг чинь шууны буу шиг олон үрлэн сумаар бутсан. За энэ дээр бол жигнэсээ хадуур гэдэг хүчин нэг тийм гэж гарч ирж байгаа. Ингээд одоо их энэ дэхтэй арилтын Багратионы цэргүүд одоо сэтгэлээр навсан. Ингээд одоо оройн ухарсан. Ингээд оройны 7 цагийн орчим Оросын эзэн хааны гвард Францын давчлалыг зогсоохын тулд эцсийн найдвар болсон одоо цөхрөнгөө барсан цэрэг тоглоо гэж байдгийг хийсэн ч гэсэндээ шууд тэдний өдөөс их буугаар буудаад хэд болсон. За ингээд одоо Францын төв болон зүүн жигүүр ерөнхий давчлалтанд ороод хотоос гарах цорын ган зам Фридланд гэдэг хотоос гарах цорын ган зам галт татсан. Шатчихсан гэсэн хот нь. Оросын бүх арим сандрын ухрахыг оролцсон ч Фридландын гүүр байшин бол шатчихсан. Ингээд гүүр байшингараа гарч чадаагүй. Ингээд одоо Фридланд хот бол Оросуудын хувьд бол үхлийн зан болж хувирсан. Эцэст. Зарим нь гол гатлах гэж живж, зарим нь алдагдаж олдсон. Ингээд одоо Фридланд хотын хойд хэсэгт байсан цөөн анги нэгтгэлүүд голын эргээр арай чамгаж гарч ирсэн. Фридландын тулдаа Наполеоны карьерийн хамгийн том шийдвэрт одоо ялтуудын нэг байсан. 10,000 цэрэг алдсан ч гэсэндээ Оросуудаас 20,000 цэргийн хохирол учруулж Бениксийн армийн 40% нь устгасан байхгүй болсон. Ингээд Оросын арми одоо баялданы чадваргүй болсон гэсэн үг. Маргааш нь Прусууд энэ мэдээг сонсоод Кёнигсбергийг орхиж цугцсан. Генерал Султи удирдсан Францын 4-р корпус Кёнигсберг хотыг эзэлж авсан. Харин одоо Бениксийн сүүрс арми Немёнбургийн гаталж Орос руу хурсан. Оросын эзэн хаан Александр 1-р Александрийн зөвлөхүүд нь Наполеонтой ингийн хэлцэр хийх ятгсан хааны. Ингээд тэр зөвшөөрч гал зогсоо хэлцэр авсан. Хэрвээ үгүй Наполеон урагшласаар бод Орос айрамгүй болсон баг. Орос айрамгүй гэж Орос руу байхгүй гэсэн. Наполеон Бонапарт 2 Тильзит гэдэг хотын дэргэд Немон мөрний дунд завин дээр болсон. Немон гэд гол дээр хөвч зав барьж байгаад асар майхан бариад маш том гэж. Бүх Франц Оросын офицерууд 3 хоног салам харигдсан. Александр Наполеон 2 тийм. Энэ хоёр майхнаасаа гарахгүй 3 хоног харигдсан гэдэг. Тэгээд шууд анхны уулзсаас энэ хоёрын хооронд ойлголцол болсон. Тильзитийн уулзалт түүхэнд хамгийн алдартай дипломат уулзалтын нэг болох нь болсон. Энэ одоо хоёр эзэн хаан одоо хэдэн өдрийн турш одоо тэ найр наадам бүр парад мараа жагсаал цуглаан бүр концерт жинхэнэ шоу байсан. Орой өдөр нь асуудлаа ярилцаал жоохон асуудал гайг болохоор л архин гарахаар жоохон маршал тэр хооронд тэмдэглээл гэсэн гэсэн. Ингээ нөхрөл бүрдсэн. Ингээд Оросын өмнөх холбоотон Пруссийн хаан Фридрих Вильгельм хаягдсан. Хэвээ жинхэнэ гүлэг шиг хаягдсан гэсэн. Тэрийг нь бүр Английн хэвлүүд ингээд энэ хоёрын шоуны зургийг тавьснаа Пруссийн эзэн хаан Фридрих Вильгельмийг бүр тэр нэг голын эрэг дээр нь бүр ингээд юм гуйлагч шиг байж харуулж зуршилсан байдаг. Ингээ 2 хоногийн дараа байгуулсан Тильзитийн гэрээ хамгийн хохирол Прусс улсад төгссөн. Пруссийн нутаг дэвсгэрийн 3/1-ийг авсан. Францад. Наполеоны 22 настай дүү Жером Вестфалийн хаан тусыг байгуулад Саксоны хаан захирч
Польшийн эх орончдын тусгаар тогтнолыг бас баталгаажуулсан. Тэгээ Варшавын одоо Duchy of Warsaw гэж нэрлэдэг юм аа. Тийм Варшавын банлиг гэдэг улсыг байгуулад Польшийн цэрүүд Наполеоны эзэн хааны айрам Гранд Армид элсч ирсэн бүр бие бүрлэхүүн норж. Бүр эзэн хааны гвардийн хүртэл цэрүүд болж эхэлсэн. Эндээс эхэлж. Польшийн айрам энэ түүхийг дараа нь нэг удаа давтсан. Тэр нь 42 онд. Үгүй дэлхийн 2 дахь танд. Польшийн айрамч нь Их Британи руу цэцлэгийн засгийн газар байгуулж явахдаа Их Британи Английн армийн нэг хэсэг болж яваад Монт Кассино гэж өгдөг штэ 43 онд одоо Италид байлцсан амар том тултан байхгүй. Нэг том өндөрлөг сүмийг эзэлж авах хамгийн балиар тултан, хамгийн заваан тултаануудын Сталинград шиг тултааны Польшийн нэгтгэлүүд оролцож байлдаж хамгийн хохирлыг Польшууд амсан. Тэгээд тэдний буршин дээр нь бүгднийх нь биш нийтийн бурш гэж өгдөг штэ. Тэрэн дээр нь эх орныхон төлөө бид энд амиа өглөө гэд Италийн газар өгдөг тэр. За ингээд Польшууд яагаад Польшийг ингээд нөгөө Польшууд Герман Оросууд дургу байдаг хамгийн том шалтгаан энэ байхгүй. Монголтой нэг талаар төстэй. Яг Герман Оросын дунд ингээд бүр нэг улсаа хүртэл алдчихсан түүхт. Тийм шүү дээ. Яг тий. Тэгээд одоо тийм учраас нэг Баабарч бас яриад идэв. Польшуудын хувьд заяа монголчуудын хувьд их төстэй гэж яриад идэв байхгүй. Тэрнээс энэ их бага хэмжээгээр адилтар гэсэн санаа. За ингээд Наполеон одоо континентал гэдэг их газрын системийг бий болгоод энүүгээрээ Францын хяналт байсан бүх бомбыг Англитай худалдаа хийхийг хориглосон. Нэгсэнд Англиг эдийн засгаар нь боох гэж оролцсон байхгүй. Тэгсэн чинь эсэргээрээ Английн худалдаанд цаад учруулсан ч гэсэндээ өөрийнхөө худалдаанд яг ижлэх нь бас цаад учруулсан. За эндээс эхлээд их заваа юм болж байгаа. Яаж зүгээр Их Британи улс шүү дээ. Копенгаген гэдэг одоо дайн улс төвийг сахижсан дайныг эзэлж авсан. Хэрэгээр төвийг сахисан шийсэн хамаагүй. Яг бол Наполеон бол энийг хизэж эзэлж авах юм байна. Тэнгүүт шууд Копенгагны дайны улсыг эзэлж авангуудаа бомбтуудын эсвэлд бүх ус онгоцыг хураагаад авцсан. Наполеон höхгүй гэсэн санаа байхгүй. Яг бол Наполеон бол тэрийг зүгээр ингээд эзлэхэд бол ямар ч асуудал үүдэх нь бол тодорхой байсан учраас. За тэнгүүт Их Британи бас флот ирээд одоо дайны нэг арлыг хүчээр булааж авч байгаа. Тэгээ тэр арлыг юун зориулж ашиглаж байсан бэ гэхээр Европ хийх дамын 8-ны голцыг болгож Наполеоны эдийн засгийг унахын төлөө. За энэ Наполеоны эдийн засагтай энэ холбоотой одоо Хелиголанд гэдэг арлыг эзэлж авсан. За энэ одоо тултаантай холбоотой бас нэг том түүх нь юу гэхээр Ротшильд гэж өгдөг тийм ээ. Ротшильд чинь одоо энэ Наполеоны одоо Ватерлоогийн тултааны мэдээг хамгийн дөрүүлж авснараа асар том Ротшильдийн гэж одоо хүртэл домог хүртэл ярьдаг гэр бүлийн үүсгэх хамгийн том одоо гамбл хүмүүрийн тоглоом энд хийсэн байна. За ингээд одоо дайн болно, хажуугаар нь дажин болно, хажуугаар нь хүмүүс мөнгө үлдээрлээ. Ийм л үйл явдал байсан. За ингээд одоо Прусийг жагсаалаасаа гаргасан үйл явдал байхгүй. Би түрүүн Австралиц дээр Австрийг жагсаалаас гаргасан. Фридландын тултаан том биш ч гэсэндээ шийдвэрлэх тултаа энэ дээр Прусийг нэг бүсэн одоо тултааны талбараас ашиж хийсэн. За одоо энэ Европт хэн үлдэх вэ? Англичууд үлдэх. Орос л үлдэж байгаа байхгүй юу? Тэгээ Орос холбоотой болсон шүү дээ. Тэгтээ одоо Оросыг өөрийн талдаа ингээд холбоотой болгоцсон гэж Наполеон итгэсэн учраас 1807 онд 11 сард одоо континентал гэдэг систем биш тэр тэнд Португал Англи холбоотой байсан. За тэгэнгүүт Ибери хойгт байгаа Португалыг олж авахгүй болвол энэ хоттой мөөг байна гэд тийш явсан. За ингээд Португалыг Испаний холбоотой Испанч холбоотой байгаа шүү дээ. Франц Испаний арим Португал руу халдан давтлахад Португалийн хааны гэр бүл Бразил руу зугатааж Бразил руу зугатааж Францын арим ямар ч эсрэгүүцгээр Лисбон хийсэн. Наполеоны хувьд энэ амар амархан ялт байсан. Тэгж харагдсан. Тэгтээ яг энэ үед одоо 1807 оноос эхлээд Пиренеийн буюу Peninsular War гэдэг шүү дээ. Пиренеийн хойгийн дай эхэлж байгаа. Одоо Европын баг зүүн зүг рүүгээ ингээд бүгдийг тохинолчлаа шүү дээ. Прус, окей. Варшавыг өсөө байгуулсан, Вестфалийн хаант өсөө байгуулсан, Австрийг өөрийн болгоцсон, Неаполийг өөрийнх нь дүүгээрээ захирсан, өөрөө Италийн хаан, Орос өөрийнх нь холбоотон. За одоо тэнд нэг дүрсгүй хүүхэд байгаад шүү дээ. Тэрийг номготцсон. Яг энэ мөчөд генерал Веллингтон гэдэг хүн одоо түүгийн талбарт гарч ирж байгаа. Peninsular War буюу одоо Пиренеийн хойгийн дайн эхэлж байгаа. За энэ дайныг одоо энэ дайн бол тусдаа дайн л да. Энэ дайныг арай чамайг дуусчих хооронд Наполеоныг энэ хооронд Александр санаас сэтгэлний эргээд англичуудаас авилга аваад баг хэдэн сая одоо алтан фунт стерлинг аваад холбоотны сэтгэл нь хувираад Наполеонтой дайн зарладаг. Ингээд одоо 6 дахь эвсэл билүү дээ тэр нь эхэлж байгаа. За энэ одоо Бородины тулдаанд орч чадсангүй. Тэгээ яагаад Бородиныгийн тулдаанд Орос руу дайрсан шалтгаан нь
өөрөөс нь ургаж Телситийн Немо мөрөн дээр хамт шоудж аригтчаад өөдгөө баачгаа ямар зөв гүлэгвэ гэж утсан баг. За кино үзчихлээ. За. Талын л ярил. Харин тэгээд гэж яах шиг. Бородиног яах юм? Дараа л ярив. За нэвтрүүлэг хүрэхгүй юм чинь. Зандаа мандаа цаг магаа жоохон сунгадаг болсон. гэж байна. Манайх ч ТV-гээр гардаг учраас бас ТV-д цагтаа баригдах хэрэгтэй шүү дээ. Гороогод тах. За дараагийн дугаараар ярих юм уу? Тэгээд За тэгээ. Юу болчихваа сая ч бат. Уг нь бол сайхан найзлаад хоёлаа гоё Европыг хамтдаа ингээд төвхнүүлье гэж тоо архицсан юм ба штэ. тийм. Манайхан шиг л юм болчих. За тэгвэл дараагийн дугаарыг хүлээж тэсгүй байна амнах. За цаг хугацааны аялал нэвтрүүлэг энэ хүрээд дуусч байна. Нэвтрүүлэг маань YouTube-ийн од мөндөр суугаар болоод NTV телевизээр зам 83.3 107 хостелгийн од мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг таны аяллыг бид урлагийн ураатай Star Mongolia болон дэлхийн сансрын 7 хоногийг Монгол улстай зохион байгуулдаг дүүдүү боловсролын сан ивент итгэлээ. За баха дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.